65 сая жилийн өмнө дэлхий дээр солир унаж, амьдралын 75%-ийг устгаж, дэлхийн амьдралыг тэр дундаа өвлөг гөрвлүүдийг мөхөөх шалтгаан болсон билээ. Асар хүчтэй цогцлтын улмаас гариг тэрчгтээ шатаж, халуун там болж, хэдэн зуун сая амьтад тэр дороо өгөв. Дараа нь нарны гэрэл халахлагдсан учраас дундаж температур огцон унаж, амьтад хөлдөж үхцгээж эхэлсэн. Фотосинтезийн орвол явагдахаа болсон тул ургамлууд юужгүй сүрлээ. Үүнийг дагаад сүүн тижилтнүүд мөн махч амьтад идэх хоолгүй болжээ. Хүчлэг бороо орж, далайн ус хорт байцаар бохирдож байлаа. Хэдэн зуун их 80 тонн тоос шороо агарт хөрсөн учраас нарны гэрлийг 15 жилийн турш халахсан. Дэлхий эц төгсгөлгүй гүн харанх үед живсэн байлаа. Зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэх гэсэн ганцхан хуульд захирагдана. Харин энэ өрсөлдөөнд нэгэн амьтан тэсэж үлдэж чадсан. Өвлөг гөрвлүүдээс нуугдаж, нүхэнд амьдардаг бяцхан амьхан амьтад өөрсдийн цагаа хүлээж байсан гэлтэй. Энэ бол хөхтөн амьтад. Сенозоин нэрэн эхлэв. 65 сая жилийн өмнөөс одоо хүртэл үргэлжилж байгаа. Гэхдээ нэрнийг дотор нь 7 өөр үед хуан авч үздэг. Палеоцены эрен 56-аас 65 сая жилийн өмнө. Галуу юуснаас хойш 1 сая орчим жилийн дараа ойм гих мэт амьдрах чадвар сайтай ургамлууд сүйрлийг даван гарч дэлхийн зарим газруудад амьдрал аажмаажмаар сэргэж эхэлсэн. Энэ эрнийг хөхтөн амьтдын эрен гэж нэрлэдэг. Палеоцены эрний ихэнх үед дэлхий одоогийнхоос хамаагүй дулаан болсон бөгөөд халуун орны оймод тархаж далайн түвшин харьцангуй нэмэгдэв. Хөхтөн амьтдыг шувууд хэвлэр явагчид голчилж байлаа. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь өнөөгийн бидний харж байгаа зүйлүүдээс эрс ялгаатай байсан. Экосистем, цаг агаар, ургамлын аймагч гэсэн тэр чигтээ өөр байв. Өвлөг гөрвлүүдийн үед нүхэнд амьдардаг байсан бяцхан хөхтөн амьтдын хувьд хүрээлэн буй орчинд дасан зогсох шаардлага тулгарв. Тэд хэдхэн сая жилийн дотор гайхалтай сайн дасан зогсцсныг палеонтологийн олдрууд баталдаг. Хөхтөн амьтад яг л тесрэлт гэж хэлж болмоор хурдан үржиж, тархаж эхэлжээ. Гэхдээ тухайн үеийн хөхтөн амьтдын ихэнх нь өвлөг гөрвлийн хаанчлалаас болж шөнийн амьдралтай, нүхэнд амьдардаг жижиг хэмжээтэй байлаа. Гэхдээ цэрдийн галвын сүлээр буюу өвлөг гөрвлүүдийг мөхөх үед цөөн тонны хөхтөн үлдсэн байв. Бидний олж илрүүлсэн хамгийн эртний хөхтөн амьтны олдвор Morganocodontis. Гэхдээ тэр өвлөг гөрвлийн үед буюу 205 сая жилийн өмнөөс үүсжээ. Ойролцоогоор 10 орчим сантиметр л урттай, шавжаар хооллдог, булгантай төстэй харагдана. Өнөөгийн хөхтнүүчийг үслэг арьстай, зулцгаас үгээрээ хүлдэг байсан. Чулуудсан олдврыг нь Европ, Хятадаас олсон. Гэвч энэ төрлийн олдвор маш ховор, ихэнхдээ шүд, эсвэл хэсэгхэн ясалуулддаг. Гэхдээ тэдний шүдээр юу иддэг, ямар хэмжээтэй байсан гэх мэт олон зүйлийг мэдэж болно. Харин энэ бол дөөний нэг төрөл 200 сая жилийн настай Megathostrodon гэдэг амьтан. Триасын үеийн сүүл, Юрийн галвын их үед амьдарч байсан. Мөн л 10-аас 12 см урттай, олон жижиг хурц шүдтэй байсан учраас шавж, жижиг хэвлэр явагчдаар хоолдог байсан. Хайрцангуй том тархитай учраас шөнийн амьдралтай байсан байж магадгүй. Хэрв тийм бол тэд маш сайн үнэрлэдэг, сайн сонсдог, халуун цустай амьтан байжээ. Ер нь өвлөг гөрвлийн дараах хөхтөн амьтдын ихэнх нь шөнийн амьдралтай байсан бололтой. Хэрв тэд тийм байгаагүй бол өвлөг гөрвөл болон бусад мөлхөгчдийн хоол болоод дуусах байсан биз. Хэдийгээр бүрэн батлагдаагүйч одоо дэлхий дээр байгаа бүхэл хөхтөн амьтад түүнээс үүссэн байж магадгүй. Тэдний бас нэгэн төлөөлөл бол Pantolambda. 60 сая жилийн өмнө Хойд Америк орчимд нутаглаж байсан. Хүчрхэг биетэй, урт сүлтэй, 28 орчим килограмм жинтэй байв. Чулуудсан олдвороос нь харвал урд хөлөөрөө газар сайн ухдаг байжээ. Ингэснээр тэд ургамлын өндөс булцуу зэргийг ухаж иддэг байв. Purgatorius хөхтөн амьтдын өөр нэг анхны төрлүүдийн нэг 65 сая жилийн өмнө үүссэн. Булгантай ойролцоо буюу 15 см урттай, ердөө 37 грамм л жинтэй. Модон дээр авирч амьдардаг, одоогийн хэрэмтэй илүү төстэй хэлбэртэй. Шавж эсвэл үр жимсээр хоолдог байсан. Тэд модонд авирахтаа дөрвөн мөчөөр атгаж чаддаг байсан бөгөөд одоогийн приматууд буюу мич, сармагчингуудын хамгийн эртний өвөг байж магадгүй. Могоонуудын хөгжил хувьсал нь нэлээд маргаантай сэдэв. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан тэднийг 100 орчим сая жилийн өмнө амьдарч байсан гөрвөлтэй төстэй амьтнаас гаралтай байж магадгүй гэж үзсэн. Тэд ой ёроолоор амьдрах жижиг шавжнуудыг иддэг байжээ. Харин цаг хугацааны явцад тэдний зарим төрөл нь урт биетэй, хүлгүү болон хувьсаж анхны могооны өвөг болжээ. Titanoboa уран зөгнөлт кинонд ирэх шиг аимшигт аратан үнэхээр байсан. 58 сая жилийн өмнө амьдарч байсан түүхэнд хамгийн том могоо. Нас бий төрсөн нь 13 м урт, 1.3 тонн жинтэй байв.
2000 оны эхээр Колумб дахь нүүрсний урхан гүнээс 186 хэсэг чулуутсан олдврыг нь олсон байдаг. Титанобоа тухайн үеийн томоохон загас матар зэргээр хоолдог байв. Ийм том могой хүнийг ядахчимгүй залхих нь мэдээж. Гэхдээ үгээр дуусахгүй. 2005 онд нэгдсэн өөр нэг авраг могой олдвор 15 м урттай байсныг тогтоосон. Энэ амьтан 47 сая жилийн өмнө одоогийн энтхэг орчимд амьдарч байжээ. Ер нь могойнууд гөрвлээс 3 дахин хурдан хувьссан байдаг. Тиймдээч 40 сая жилийн дотор бяцхан шавж иддэг гөрвлээс аимшигт аратан болон хувьссан гэхээр үнэхээр гайхалтай, бас аимшигтай санагдана. Харин энэ бол Ми буюу муурын төрлийн анхны төлөөллийн нэг Миацет гэдэг хөвгтөн амьтан. Ойролцоогоор 56-аас 65 сая жилийн өмнө амьдарч байсан. Нэлээд уян хатан биетэй, урт сүлтэй амьтад байв. Одоогийн дорхтой илүү төстэй, жижиг амьтдаар хооллдог махчин байв. Цаг хугацааны явцад тэд илүү сайн амжид болж хүчрхэг сарвуу хурц шүдтэй болжээ. Тэдний өөр нэг төлөөлөл бол Проалурус. Тэр бол одоогийн муурны эртний өв эцэг. 25-аас 30 сая жилийн өмнө одоогийн Аз, Европт нутаглаж байсан. Чулуутсан олдвор нь Монголоос чолдож байжээ. Эндээ сар бол тухайн үеийн Монголын нутагт халуун орны өтгөн ой шугуу байсныг илтгэж байна. Тэд орчин үеийн муурнаас богино хөлтөж илүү урт сүлтэй, 7-10 кг жинтэй, нохооноос ч жижиг хэмжээтэй байсан. Энэ нь тэднийг модон дээр амьдардаг байсныг харуулдаг. Жижиг хөвгтөн амьтад гөрвөл шуудаар хоолдог байсан байж магадгүй. Йоцены эрен 33-аас 56 сая жилийн өмнө энтхэгийн хойг Азийн өмнөд твтэй нийлж Гимлай нурууг үүсгэж эхэлсэн үе. Хөгжлийнхөө оргилд хүрсэн учраас энэ үеийг хөвгтөн амьтдын алтан үе гэж нэрлэдэг. Амьтад цаг хугацааны явцад орчиндөө зогтсон хэлбэр дүрстэй болж байсан. Жишээ нь халим 50-аас 52 сая жилийн өмнө хуурай газар дээр амьдарч байсан Пакисетус хэмээх хөвгтөн амьтнаас үүсэлтэй ажээ. Дөрвөн хөлөлж явдаг, нохотой ойролцоо хэмжээтэй махч амьтан байв. Гол мөрөн далайн эргээр нутаглаж загас гих мэт амьтдаар хоололдог. Түүний толгой нь өвөрмөц урт хэлбэртэй, усанд сайн сэлдэг байсан бөгөөд цаг хугацааны явцад дөрвөн мөчин сэлүүр болж хамрын нүхэн дээшилж сүүл нь сэлүүр болон хуурсан. Хуурай газраас усны амьтан болон хувьсах үйл явц 10 сая жил үргэлжилсэн бололтой. Тэд бол бие махбодын хувьслын хамгийн гайхалтай жишээнүүдийн нэг юм. Тэгвэл сүрлийн дараа далайд Аммоните хэмээх орчин үеийн дунтай төстэй амьтан амьд үлдэж чаджээ. Тэд далай тэнгисээр дүүрэн байсан бөгөөд 30 гаруй мянган төрөл зүйл байв. Эдгээр амьтад далай экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Учир нь маш олон далайн амьтад загаснууд тэднэр хооллдог байжээ. Түүний чулуутсан олдврууд Монголын говь цөлөөс ч олддог нь эрт балрын үед тэнд далай тэнгис оршин байсныг баталдаг. Хайракотериум. Тэд бол одоогийн морины эртний өв. Харьцангуй жижиг толгойтой, ердөө 78 см урттай, 9 кг орчим жинтэй өсөнд хичээлтэн байсан. Түүний чулуутсан олдврыг Хойд Америкаас олсон бөгөөд нэлээд уян хатан нуруутай, ой тайгаар нутаглаж, зөөлөн өв сургамал, самар жимс иддэг байжээ. Сонирхолтой надууны анхны өвөг нь 4 хуруутай байсан бөгөөд цаг хугацааны явцад туурай болон өөрчлөгдөжээ. 56 сая жилийн өмнө үүссэн энэ амьтан 10 орчим сая жил амьдарсан гэж үздэг. Тэгвэл тэдний хамгийн гол дайсан бол Макероидис хэмээх амьтан. 46-аас 52 сая жилийн өмнө Хойд Америк, Европ орчмын ой тайгад амжилж байв. 10-аас 14 кг жинтэй, 80-90 см урттай. Чулуутсан олдвороос нь харахад жижиг биетэй боловч үе мөч нь уян хатан, үжирхэг, нэлээд хурдан шалман хөдөлгөөнтэй байсан бололтой. Мөн урт хурц соёо нь тэднийг ямар аюултай махчин байсныг илтгэдэг. Титанотерес 34-өөс 56 сая жилийн өмнө Аз, Европ, Америк даяар тархсан 2.5 м урт, 4 тонн жинтэй, зузаан арьс бүхий хуйгтай. Хэдийгээр өвсөн тэжээлтэн байсан ч гэсэн толгойн урт хэсэгтээ ямар ч амьтныг гэмтэж чадхаар ясархаг ивэртэй байв. Хүчрхэг ирүү, бат бөх шүдтэй учраас хатуу, бутрахаг ургамал иддэг байсан. Тэд сүргээр амьдарч, том биеийнхээ тусламжтайгаар араатнуудаа сэргийлж байв. Хэдийгээр 20 гаруй сая жил амьдарч чадсан ч дулаан чиглэг уур амьсгалаас хуурай уур амьсгал руу шилжихэд даасан цогцож чадалгүй устан үгүй болжээ. Тэднийг одоогийн хэрсний ойрын төрөл гэж үздэг. Харин энэ бол Хеспероцион. 31-ээс 42 сая жилийн өмнө одоогийн Хойд Америк орчимд амьдарч байсан үнэгтэй ойролцоо хэмжээтэй махч амьтан. Жижиг толгойтой, урт сүлтэй, 80 см урттай, үеийн шиг урт нарийн биетэйч богино хөлтэй. Ясыг нь судалж үзсний дараа түүнийг маш хурдан шалмгай хөдөлгөөнтэй, амжилттай анчин байсан гэж үзсэн.
Эдгээр амьтдыг нохой, чон, үнэг, элбэх зэрэг амьтдын эртний өвгт тооцдог. Тухайн үед энэ амьтны дор хаяж 28 төрөл зүйл байсан бөгөөд эдгээр бусад зүйлүүдийн хоол тэжээлийн төлөө хөрсөлтөө нь тэдний тоо толгой цөөрөх шалтгаан болсон гэж үзсэн. Үлэг гөрвлүүдийн дараа хөгжсөн анхны шувууд их хвчлэн одоогийн болжмор шиг жижиг хэмжээтэй байлаа. Харин энэ бол 2 сая орчим жилийн дараа гарч ирсэн аварга махчин шувуу Forus racid. Тэдний хизээ үүссэнийг нарийн тогтоогоо бич 43 сая жил өмнө үүссэн гэж үзсэн. Аварга том биетэй төрөмгийн зан авиртай байсан учраас аимшигт шувуу гэж нэрлсэн. Учир нь тэд 1-3 метр өндөр 300 хүртэл килограмм жинтэй тухайн үеийн хамгийн аимшигт махчдын нэг байжээ. 50 орчим сантиметр урттай бүрэгдэнхтэй төстэй хэлбэртэй хошуу нь ямар ч амьтныг хүнд хэмтээж агнсан ангаа тасчин идэхтэн зохилджээ. Хүчрхэг хөлтэй учраас хэрэгтэй үедээ 48 км/цаг хурдтай гүйх чадвартай байсан бөгөөд өнөөг нь нисдэггүй шуудын эртний өв эцэг байж болох юм. Тэд 40 гаруй сая жилийн турш амьд үлдэж чадсан тэднийг маш сайн дасан зохицох чадвартай байсныг илтгэнэ. Эдгээр аврах шууд 1.8 сая жил өмнө мөксөн гэж үздэг. Гэхдээ 96 мянган жилийн өмнө зарим жижиг төрлүүд нь амьдарч байсан байж магадгүй улмөр илэрсэн. Хэрв тийм бол бидний эртний өвөг дээдэс тэднийг харж, агнаж, магадгүй тэдэнд агнагдаж байсан ч байж болох юм. 1923 онд Өвөр Монголын нутгаас хачирхалтай чулуудсан олдвор олжээ. Чонтой төстэй мэт боловч хамаагүй том биетэй амьтан байв. Энэ бол одоогоос 37-оос 47 сая жил өмнө одоогийн Хеттийн эрэг орчмын нутгаар амьдарч байсан Андрюсаркус хэмээх махчин амьтан. Тэр өөрийн цаг үеийнхээ хамгийн аимшигтай махчдын нэг юм. Биеийн урт нь 3.8 метр, өндөр нь 1.9 метр, 1 тонн жинтэй байсан энэ амьтан одоогийн цөөвөр чамтай төстэй харагддаг. Гавлын яс нь 83 см, эрүүн маш хүчтэй. Одоогийн ямар ч хуурай газрын махчтаас илүү хүчтэй хазах чадвартай байсан учраас яст мэлхийний хойг ихч бодолж чадна. Түүний шүдний бүтцийг судалсны дараа махчнаас гадна сэг иддэг байсан гэж дүгнсэн. Сонирхолтой нь хэдийгээр тэр махчин бас чонтой илүү төстэй харагддагч одоогийн усны үхэртэй ойрын төрөл байж магадгүй. 33-аас 41 сая жилийн өмнө амьдарч байсан өөр нэг аварга махчин бол Basilosaur. 17-оос 20 метр урт 15 тонн жинтэй амьтныг хамгийн эртний аварга халимнуудын нэг гэж үздэг. Тэд өмнөх төрлүүдэд бодвол илүү том биетэй болсон ч харьцангуй хурдан хөдөлгөөнтэй байжээ. Түүний урд нь хуурай газрын амьтан байсан гэдгийг батлах зүйл нь урд мөчнөөс нь харагдана. Хоёр үедээ хэд хэдэн хуруу бүхий саруутай. Харин арын мөч нь хувьслын явцад арай алга болж амжаагүй байв. Харин эдгээр мөчнүүд нь хожмын халимнуудад алга болсон байдаг. Шүдний бүтцийг нь ажиглавал тухайн үеийн томоохон загаснуудыг барьж иддэг байсан бололтой. Мөн усан дор удаан хугацаанд сэлэх чадваргүй. Учир нь тэдний нурууны нугалм нь хөндөй зайтай байсан учраас даралт ихтэй гүнд шумбах нь тэдэнд аюултай байсан байж магад. Үүнээс гадна тэд маш жижигхэн тарихтай байсан тул одоогийн халимнууд шиг дуу хоолой гаргах боломжгүй байсан. Гэхдээ тэд тухайн үеийнхээ далай тэнгисийн хамгийн аимшигт тараатан байв. Харин 33 сая жилийн өмнө цаг уурын гинтийн өөрчлөлт галт уулын идэвхжил нь хоол тэжээлийн өөрчлөлтөнд хүргэснээс болж мөксөн гэж үздэг. Олигоцены эрен 23-аас 33 сая жилийн өмнө энэ үеийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг Paraceratherium 4.8 метр өндөр, 7.4 метр урт, 15-аас 20 тонн жинтэй энэ үсэн тижээлтэн 23-аас 34 сая жилийн өмнө амьдарч байв. 2.5 метр урт хүзүү, 1.3 метр хэмжээтэй толгойтой. Энэ амьтны чулуутсан ясны үлдэгдлийг 1922 онд Америкийн алдартай судлаач Roy Chapman Andrews-ийн судалгааны баг одоогийн Монголын говьс хавлын ясыг нь олсон. Мөн өөр хэд хэдэн олдвруудыг нь Аз, Евраз, Хятадын нутгуудаас олсон байдаг. Тэд өндөр лагс биетэй, урт хүзүүтэй очир модны оройгоор ургах, зөөлөн шүслэг навчаар хоололдог байв. Арсны бүтэц, өнгө, эсвэл үстэй байс хэсэг талаар ямар ч нотлогоо байхгүй. Урд мөч нь 3 уруутай ба буйны ясан л гэхэд 1.5 метр байсан нь заанаас том хэмжээтэй байсан гэсэн үг. Тэд том хэмжээтэй байсан учраас хит халуунд тэсвэргүй. Өдрийн цагаар модны сүдэрт амарч, харин шөнийн цагаар эдээшилж нүүдэлдэг байсан бололтой. Тэд хурдан хөдөлж чадахгүй ч хоол тэжээлээ олохын тулд хэдэн зуун км цаг туулах чадвартай байжээ. Тэдний амьдрах орчинд одоогийн чомноос томгүй махчид байсан учраас аюул учрах нь бага байв. Гисэн хэдий ч цаг уур, өвс ургамлын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар муу байсан учраас мөхөхөд хүрсэн гэж үздэг. Нөгөө тэгүр хөхтөн амьтдын бие том байх тусам үржлийн чадвах нь удаан байдаг.
Тиймээс тэд өөрийнхөөлөө 3-4 жил тээдэг байсан байж магадгүй. Энэ нь сүргийн тоо толгой өсрөхөд бэрхшээл болдог байжээ. Энэ амьтад бол үлэг гүрвлүүдийн дараа хураа газарт амьдарч байсан хамгийн том хөвгтэй амьтан. Тэднийг өнөөгийн хэрсний ойрын төрөл гэж үздэг. Интеллидонт бол тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан махчин. Сэрвэний өндөр нь 170 см, жин нь 750 кг хүрдэг нэлээд төрөмгийн махчин амьтан. Европ, Казахстан, Хятад, Монголоос олдвор нь олдсон. Зэрлэг гахаатай төстэй харагддагч усны хүртээ илүү ойрын төрөл. Гэхдээ тэд холимог идэвчтнүүд байжээ. Үр жимс, үндэс, ургамал, заримдаа сэг зэмжиднэ. Аврах том соёо шүднүүдтэй мөн хүчрхэг гэрүүтэй байсан учраас агнсан амьтныхаа ясагч амархан будалж чаддаг байв. Тэд төрөмгийн зан авиртай байсан тул дайснууд цөөн байсан. Гэхдээ газар нутгийн өрсөлдөөн бусад сүргийн эрэгчингүүдтэй тулдах хэрэг гардаг байв. Түүний өөр нэг төрөл болох диадон нь арай хожим буюу 15-аас 29 сая жилд хамаардаг. Харьцангуй том хэмжээтэй, биеийн урт нь 2.5 м, гавлын яс нь 90 см, жин нь 900 кг хүрдэг байв. Хэтэрхий том толгойтой байсан учраас хүзүү болон цээжин хэсэг нь илүү том, хүчрхэг байжээ. Тэд одоогийн хураа газрын ямар ч амьтнаас илүү хүчтэй аздаг бөгөөд ясагч бутлах чадвартай. Нөгөөтэйгүр нүсэр том биетэй учраас амьтныг агнахаас гадна бусад араатнуудаас олзыг нь булааж авдаг байсан байж магадгүй. Хэдийгээр тэд олон сая жилийн туршид амьдарч чадсан ч хураа, сэрүүн ур амьсгалыг даван туулж чадаагүй юм. Миоцены эрен 5.3-аас 23 сая жилийн өмнө. Миоцены үед харьцангуй зөөлөн дулаан ур амьсгалтай болж одоогийн далайн гахаа, далайн морь, халим, загас гэх мэт олон төрөл зүйлүүд бий болсон. Эднэр бол хамгийн эртний заанууд. Гомфотериум 19 сая жилийн өмнө Африкт үүсч Евраз болон Хойд Америкт тархан суурьшсан 3 м өндөр 4-6 тонн жинтэй хөвгтөн. Одоогийн заануудаас толгойн хэлбэр, соёоны өөр илүү урт эрүүтэй байсан. Янз бүрийн төрлийн ургамлаас бүрдсэн холимог идэвчтэй. Тэд нуур цөөрмийн ойролцоох ойшуугууд амьдардаг байв. Гэхдээ мөсдлөгийн үеэр буюу 12,000 орчим жилийн өмнө устсан. Зарим төрөл нь одоогийн заанаас том, харин зарим нь жижиг хэмжээтэй байсан. Энэ бол тэдний ойрын төрөл болох мастодон. Европ, Аз, Хойд Америкаар нутагтай. 3 м өндөртэй, 7-8 тонн жинтэй, зөвхөн соён гэхэд 3 м орчим урттай байжээ. Харьцангуй хожим буюу 8 сая жилийн өмнөөс үүсэлтэй. Тэд хүйтэн цаг агаарт зогтсон, шигүү үсэрхэг биетэй, хатуу өвс ургамал, будсоо гэдэгэд зориулагдсан хүчрхэг шүдтэй байжээ. Ер нь аврах заануудын хэд хэдэн төрөл байсан бөгөөд мастодон 12,000 жилийн өмнө устсан гэж үздэг. Тэдний устсан шалтгаан тодорхойгүйч хүмүүсийн анчлал, цаг уурын өөрчлөлтөөс болсон гэж таамагладаг. Тэгвэл 23 сая жилийн өмнө далай тэнгисийг бидний сайн мэдэх нэгэн махчин эзэгнэж байв. Мегалодон 14-23 м урт, 12-33 тонн жинтэй аврах загас байжээ. Дөнгөж төрсөн зулцгал гэхэд 2.5 м. Энэ бол мегалодоныг аврах цагаан махчин загастай харьцуулсан зураг. Тухайн үеийн далай тэнгис хоол тэжээлээр баялаг байсан тул тэдний тоо толгой хурдан өсөж хэмжээнд ч гэсэн томорчээ. Хазалтын хүч нь аврах цагаан загаснаас 10 дахин, тираннозавраас 3 дахин хүчтэй байжээ. Мегалодон 20 орчим сая жил далай тэнгисийг эзэгнэж байсан бөгөөд одоогоос 2.6 сая жилийн өмнө гинтэл алга болчихсон. Тэднийг мөксөн шалтгааныг мөсдлөгийн үеийг эхэлж далайн ус хүйтэн болсон. Мөн бусад далайн махчин амьтад ялангуяа цагаан аврах загас олширсноор хоол тэжээлийн хомсдолд орсон байх гэж таамагладаг. Энэ бол мегалодонтой нэгэн үед амьдарч байсан аврах халим. Левиатан 13-17 м урт, 50 орчим тонн жинтэй, 30 см урт шүдтэй, зөвхөн толгоон л гэхэд 3 м орчим урт байжээ. 2008 онд түүний чулуудсан ирүү, шүд, гавлын ясны хэсгийг Перугийн элсэн цөлөөс олсон байдаг. Судалгаа гарын намтан одоогоос 5-9 сая жилийн өмнө амьдарч байв. Түүнийг орчин үеийн бүх төр халимны хамгийн ойрын төрөл гэж үзсэн. Энэ аимшигтай махчин зарим үед мегалодонтой хоол тэжээлийн төлөө бие биенээ алж байсан байж магадгүй гэж үздэг. Гэвч Левиатан 5 сая жилийн өмнө устснаар орчин үеийн халимнуудад үржих, хэмжээнд том болох таатай нөхцөл болсон. Тийм ч учраас одоогийн цэнхэр халим түүхэн дэх хамгийн том амьтан болон хуурсан байдаг. Плиоцены эрен 2.6-аас 5.3 сая жилийн өмнө дэлхий өнөөгийн дүр төрхөө олжчихсан байсан үе.
Мөсдлөгийн үе эхэлж хуурай хүйтэн цаг агартай болжээ. Гэсэн ч гайхалтай хачин этгээд амьтад газар дээр оршсоор. Титанес Валери 5 сая жилийн өмнө үүссэн махчин шувуу. Тэр өөрийн төрлийнхөө хамгийн сүүлийн бөгөөд хамгийн том хэмжээтэй нь байсан. 2 м өндөртэй 300 кг жинтэй. Хэдийгээр тэд ийм том биетэй байсан ч 60 км/цаг хурдлах чадвартай байсан. Учир нь тэдний хөл нь маш хүчрхэг байсан төдийгүй одоогийн зарим шууд шиг олзоо хүчтэй цохиж алдаг байсан байж магадгүй. Титанес нь шувууд хөгтөн амьтад, мөлхөгчд, магадгүй бусад махчдыг барьж иддэг байсан бололтой. Учир нь тэдний чулуутсан олдврын яснаас махчин амьтны шүдний болон гэмтлийн ул мөрүүд илэрсэн байна. Харин энэ бол газрын залхуу буюу мегатерм нэртэй амьтан. 5 сая жилийн өмнө үүссэн энэ хачирхалтай амьтны төрөл нь 5 м өндөр 3.7-оос 4 тонн хүрдэг байжээ. Урд мөчөндөө урт хумснуудтай бөгөөд үүгээрээ өндөрт байгаа хоол тэжээл төрөх мөн газар ухахад ашигладаг байв. Хэдийгээр удаан хөдөлгөөнтэй боловч аюул тохиолдсон үед том бие хурц умсаараа хүнд гэмтэл учруулж чадна. Гэсэн ч тэд мөн л цаг уурын өөрчлөлтөөс болж 12,000 орчим жилийн өмнө устан үгүй болжээ. Өнөө үед тэдний хамгийн сүүлийн төрөл болох модны слотууд амьдарч байна. Тэгвэл бидний хамгийн сайн мэдэх муурын төрлийнхэн дотроос хэд хэдэн алдартай төрөл бий. Смайлодон болон Хомотериум. Эдгээр махчид 20-28 см урт соёотой байсан учраас сэлмэн соёот гэж нэрлэдэг. Смайлодон 2.5 саяас 8200 жилийн өмнө Хойд Америк, Өмнөд Африкт амьдарч байсан бол Хомотериум нь 4 саяас 12,000 жилийн өмнө Евраз, Африк, Хойд Америкийн нутгаар амьдарч байв. Сэлмэн соёот барын хэд хэдэн төрөл байдгаас хамгийн жижиг нь 60-100 кг бол том нь 220-с 436 кг хүрдэг ажээ. Тэд арслан зан, зэрлэг үхэр гэх мэт өөрөөсөө том амьтдыг чагна. Мөсдлөгийн үеийн хаан гэж хэлж болох энэ махчин одоогийн муур эсвэл бартай хамгийн ойрын төрөл. Соёо нь уртаас гадна хурц ирмэгтэй учир агнах гэж байгаа ам эсвэл дайсандаа ноцтой гэмтэл учруулж чаддаг байжээ. Тэд маш зузаан бат бөх ястай. Ялангуяа хөлийн доод хэсгийн яс нь хүчирхэг бас бат бөх байдаг нь тэднийг маш сайн үсэрч хараадаг байсныг харуулж байна. Энэ нь ан олз руугаа төхөж очоод ганцхан үсрэлтээр барьж авах боломжийг өгдөг байжээ. Үүнээс гадна хүчирхэг мөч нь араатай амьтныг барихтан тус болдог байж. Тэдний хазалт үнэндээ тийм ч хүчтэй байгаагүй. Гэхдээ ягаад ийм урт соёотой болсон юм бол? Урт хурц соёогоор хадсны дараа тухайн амьтан хүнд шарх авч их хэмжээний цус алдснаас болж үхдэг байсан бололтой. Эсвэл энэ урт шүд нь барьсан ангийнхаа хавлааг боох, цусны эргэлтийг нь зогсоох зорилттой байсан байж магадгүй. Хэдийгээр тэд хүчирхэг араатан байсан ч тэдэнд зарим төрлийн махчид өрсөлдөгч нь болдог байжээ. Арктодус буюу богино нүрт баавга. Нас бит хүрсэн нь 500 кг-аас 1.2 тонн хүрдэг. Сэрвэний өндөр нь 1.7 м, урт нь 3.4 м байжээ. Хэдийгээр лагс том биетэйж богино зайд 60 км/цаг хурлах чадвартай. Өтгөн шигүү үсээр бүрхэгдсэн 2.5 сая жилийн өмнө Хойд Америкээр нутгалж байв. Өнөөгийн гризлийн баавгатай адилхан олон төрлийн эдчтэн байсан. Жимс, мах, үр, самар гэх мэтчлэн. Тэдний хэд хэдэн төрөл зүйл байснаас хамгийн сүүлийнх нь одоогоос 300 орчим мянган жилийн өмнө устан үгүй болжээ. Гол шалтгаан нь мөн л цаг уурын өөрчлөлт. Тэд бол түүхэнд бүртгэгдээд байгаа хамгийн том баавгайн төрөл юм. Эдгээр махчдын хоол болдог байсан өөр нэг амьтан бол Литоптерн. Энэ амьтан гөрөөс эсвэл тэмээтэй төстэй харагддаг. Анхны төрлүүд нь 60 см урттай, нохооноос томгүй хэмжээтэй, богинохон хөлтэй байв. Тэд ой хөвчөөр бэлчиж, намхан ургасан зөөлөн ургамал навч жимсээр хоолдог байсан. Хожим нь биеийн хэмжээ илүү том төрлүүд гарч ирсэн ба 80-аас 400 кг хүрдэг байжээ. Хөлдөө 3 хуруутай байсан ч явандаа дунд хуруу нь илүү том, туурай болон хувьссан. Ингэснээр тэд махчин амьтдаас хурдан зугтах боломжтой болжээ. 30 орчим сая жилийн өмнөөс үүсэлтэй эдгээр амьтад Өмнөд Америк орчмаар нутгалж байсан. Тэд хүмүүстэй 10 орчим мянган жил зэрэгцэн оршсны дараа 40 орчим мянган жилийн өмнө устан үгүй болжээ. Глибдодон 3.2 сая жилийн өмнө үүссэн энэ амьтан зузаан ясан хуйг бүхийг хамгаалттай. Урт сүүлэн ч гэсэн хуйгаар бүрхэгдсэн. Харьцангуй удаан хөдөлгөөнтэй байсан бөгөөд төрөл зүйлээс хамаарч 2-3 м урт задгай газар бэлчиж өвс ургамлаар хооллоно. 400 кг-аас 1 тонн орчим жинтэй байсан. Глибдодон одоогийн армадиллогийн хамгийн ойрын хамаатан гэж үздэг. Тэд 11,000 орчим жилийн өмнө устсан. Зарим судлаачид тэдний гол дайсан нь уур амьсгал, араатнууд гэхээсээ илүү хүмүүс байсан гэж үздэг. Учир нь удаан хөдөлгөөнтэй энэ амьтныг агнахад хүмүүст амархан байсан бололтой.
Плейстоцены эрен 200 мянгаас 2.6 сая жилийн өмнө. Гигантопитекус. Энэ бол аврах том сармагчин. 3-4 метр өндөр, 500 гаруй килограмм жинтэй. Тэд бусад сармагчингууд шиг модонд авирах чадваргүй. Харин ой тайгад бэлчиж, өв сургамал, үр жимсээр хооллдог. Одоогийн Азийн нутгаар тархаж байсан энэ авраг амьтан харьцангуй том тархитай байсан бололтой. Тиймээс тэд багаж хэрэглэх чадвартай анхны төрөл байсан байж магадгүй. Гигантопитекус бол одоогийн орангутаны ойрын төрөл. Гэвч дэлхий дээр урд өмнө байгаагүй хачи итгэд амьтад гарч ирснээр тоо толгой нэрс цөөрж улмаар мөхжээ. Ер нь хүмүүс гарч ирснээр олон төрөл зүйлийн амьтад устан үгүй болсон байдаг. Дипротодон 1.7 сая жилийн өмнө өнөөгийн Австрали орчмоор амьдарч байсан. Одоогийн тарвганы хамгийн эртний бөгөөд хамгийн том төлөөлөгч. Мөн коала бавга эмч ч гэсэн түүний төрөлд багтана. Том толгой, богино сүлтэй, 4 м хүртэл урт, 3.5 тонн жинтэй өсөнд ижилтэн. Тэд хамгийн ихдээ 6 км/цаг орчмол хурдтай байжээ. Өвс навч, будсөг, ургамлын үндсийг угаж иддэг. Тэдний эрүү шүд нь нэлээд хүчтэй байснаас харвал бутлаг ургамлыг иддэг байсан бололтой. Тэд Австрали даяар өргөн тархсан байсан ч газар нутгийн өөрчлөлт, температурын бууралд, мөн угуулын иргэд тэднийг олноор нагнадаг байсан нь мөхөд хүргэсэн гэж таамаглаж байна. Ингээд хамгийн сүүлийнх буюу Холоценийн эрен. Энэ эрен 11 мянгаас өнөө үе хүртэл үргэлжилж байгаа. Мөслөгийн үе дуусаж хүн төрлөختөнд дэлхийд даяар маш урдцтай тархаж эхэлсэн. Харин энэ үеэс хойш дэлхийн амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Гэвч бид энэ тухай тусдаа дугаар болгон ярих болно. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe